Өнөөдөр бид хоёр нэг туршилт хийнэ. Юу вэ гэхээр тэр яг одоо юу ч идэг байгаа. Тэгээд цусан дахь сахарын хэмжээг үзээд юм ийдсэний дараа цусан дахь сахарын хэмжээ маань хэр өсөх вэ гэдгийг харах гэж байгаа. Ээ 6.6 чи юу вэ? Төрөөгийн юм идэггүй нь 6.6 5.9. Өндөр юм шүү. За төрөөгийнх 6.6 минийх 5.9 гарлаа. Одоо юм ийдсэний дараа хэд гарах вэ гэдгийг нь цагийн дараа үзцгээе. Би нэг цагийн дотор өндөг Кофе ус. өндөг мёгтой шүл тэгээд нэг ширхэг сүд борцог тэгээд одоо би кофе ууж байна. Ер нь борцогоос бүх юм болдог. За тэгээд энэ бичлэгийг хийсэн шалтгаан маань болохоор ер нь идэж ууж байгаа зүйл маань цусан дахь сахарыг маань хэр өсгөж ийн вэ гэдгийг мэдхийг хүссэн. Тэгээд энийг удаа үзээд яг сарын хугацаанд сахарны хэрэглээг хийнаад тэгээд дахиж үзээд явахад болох юм байлээ. Одоо яг 1 сар сахар болоод миний цусан сахарын хэмжээг мань өсгөх зүйлүүдийг хэний гэдэг челленжийг өөртөө зарлаж байна. Тэгээ та бүхэн ч гэсэн хамт байгаарай.